Самбай сургууль байна. U Academy шатрын хичээл 5 тамирлав. Энэ хичээл дээр морины давхар давталгыг харцгаая. За өмнө давхар давталгын тухай хичээл хэдүүл харсан. Тэгээд хальт морины тухай харсан те бас. За энэ хичээл дээр тэгвэл бүр наривчлан морины тухай харцгаая. За хөлөг дээр морь хаана байвал, ямар байршил дээр байвал, ямар буудал дээр байвал тийм ээ хамгийн идэвхтэй байдаг вэ? Нүүх боломжтой 8 буудлын байвал тийм ээ хамгийн ихтэй 8 буудал нөх боломжтой шүү дээ, тий. За тэг хаана ямар байрал дээр үл 8 буудал руу зэрэг. За зэрэгч явах зүгээр 8 буудлын нүүх боломжтой байдаг. Хөлгийн айл болох төв байрал дээр тийм тохиолдол байдаг, тийм ээ. За гэхдээ морины гол онцлог бол гол чадвар бол энэ биш. Юу вэ? Өөрийн гэсэн онцлог нүүдэлтэй шүү дээ, тийм ээ. За энэ онцлог нүүдлээ юунд ашиглаж болдгоо гэхээр морины давхар давталгаа. За бирс C8 дээр л гэж тэгээд морь түрүүний D5 дээр. За цагаан нүлээ. Цагаан гэвч бирсийг идэх чадвартай. Бирсийг идэх чадах уу? За E6, E7 гэд нүлээ давталж байна тийм ээ. За идлээ шүү гэд. Гэхдээ харын хувьд санаа зовох юм байхгүй. Өөр тийшээ нүгэд зогтчихно. Эсвэл бараг дэрэгдэн ирээд өөдөөс нь давталж болно тийм ээ. За тэгэхээр ийм байдлаар бол бирсийг идэхгүй, харин G8 дээр ноён байвал огт өөр хэрэг. Саяных шиг E7. За энэ дээр морины давхар давталгаа явж байна. Атсан шалаа. Өөрөөр манайх монголоор бас тэгж хэлдэг атсан шалаа. За мэдээж шалаанаас гарах ёстой. Яаж гардаг вүлээ? Шалж байгаа дүрсийг идэх ёстой. Даанч идэж болох дүрс байхгүй. Тийм учраас дүрсээ ноёноо нүүлэх хэрэгтэй болох нь шүү дээ, тийм ээ. Эсвэл замд нь ямар нэг юм халахлах хэрэгтэй. Гэвч морины эсрэг халахлж хамгаалж чадахгүй шүү дээ. Морчин өөрийн гэсэн давж нүдэг онцлогтой учраас тийм учраас ноёноо нүүлэх хэрэгтэй болно. Дэрэгдэн очоод F7 эсвэл F8 гэдэг юм уу те өдөөс нь сөрөг давталгаа хийж болно. Гэвч за ингээд үзье. Гэвч энэ бирс ингээд сул идүүлж байгаа. Маш хүчтэй давталгааны бас нэг хэлбэр байгаа. Морины давхар давталгаа. Бирсийн давхар давталгаа, морины давхар давталгааны хоёрын ялгааг харъя. За энэ дээр цагаан шалж байна. За хар тэгэхээр яах хэрэгтэй вэ? Шаланс гарах ёстой. Яаж шаланс гарах вэ? Нэг бол идэн даанч идэх боломжгүй. Тийм учраас ноёноо нүүлгэнэ гэсэн үг. Замд нь ямар нэгэн байдлаар халахлах боломж байхгүй, те интерпоз хийх боломж байхгүй. Тийм учраас ноёноо нүүлгэн A8 руу нүүн, эсвэл C8 руу нүүх ийм хоёул гарцтай байна. A8 руу нүүл алдаа болно. Хэрэг сул идүүлнэ. Тийм учраас C8 гээд ядаж хамгаалж болж байгаа. Шалаанаас гараад тэгээд бас хамгаалж болж байгаа. За ингэснээр болсонгүй. Бирсийн давхар давталгаа те. Одоо энэ үрийг харъя. За энэ бол огт өөр хэрэг. Атсан шалаа хийж те. Морины давхар давталгаа. За тэгэхээр мэдээж шалаансаа гарах ёстой. Шалаансаа мэдээж ноён. За яг нэг бол дүрсийн идэж болсон ноёноо хөдөлгөн нүүлгэн тийм ээ. За мэдээж одоо ганц морийг идэх боломжтой дүрс бол бирс байна. Мэдээж цагаан тал, хар тал бирсээ морио солихгүй шүү дээ тийм учраас ноёноо хөдлөх хэрэг гарна. Хаашаач. За хаашаач нүүсэн хамаагүй энэ тэрэг ирэхэд бол унж байгаа. За гэхдээ сул идүүлэхгүй л дээ мэдээж эргүүлээд бирсээр юм уу ноёноороо идэх боломжтой. Тэр ноёноо ингэж ойртуулад хамгаална гэвэл. За гэхдээ гол нь цагаан ашигтаа дууслаа шүү те. Атсан шалаа хийснээр, давхар давталгаа хийснээр арай 3 онооны үнэлгээтэй мориороо 5 онооны үнэлгээтэй айлын хар тэрэг идэж जैन. Тэгэхээр нэмэх 2 онооны ашигтаа болж ш те. Яг л эргүүдээ идэж учраас. За бас нэг одоо морины давхар давталгааны бас нэг хүчтэй хэлбэр байна. Энд дээр цагаан нүүх хэрэгтэй байгаа. За бишгээ зогсоож жоод цагаан яаж нүүл ашигтай байхаар байна. Хараад үзээрэй. За олсон уу? За морь B6 гэд үзье л да тийм ээ жишээлбэл. За атсан шалаа хийж байна. Морь тэгээд ноён хорлоо зэрэг давталж байна тийм ээ. Гэхдээ энэ зөв биш. Ягаад гэвэл хар тэмээ эргүүлээ идчих боломжтой учраас. Тэмээгээр идлээгээд ямар ч хохиролттой юм байхгүй. Тэмээгээр идлээ, буцаа тэмээгээ идүүлэн те хүүд. Тэглээд ямар ч хохирох зүйл байхгүй. 0 оноотой дуусна тийм ээ. Бэрхшээрээ мэдээж идэхгүй
бэрсээ мориноос өгнө гэдэг чинь байж болохгүй зүйл шүү дээ тий. Огт ашиггүй солилцоо, хохиролтой солилцоо. За цагааны хувьд тэгэхээр энэ ямар ч нэмэргүй юм байна. Харин D6 зүв байсан тийм ээ. D6 зүв. Хацсан давталгаа хийж байна. Морины давхар давталгаа. За тэгээд мэдээж бэрсээ өгөхгүй бах айл тийм ээ. Тийм учраас ямар нэгэн байдлаар энэ тэргээс сул идэвхтэй тулд бэрсээрээ одоо зүхтаж хамгаалж нүүд нүүх хэрэгтэй байна шүү дээ. Тэрний хажуугаар морио тэргээ хамгаалангаа. За бэрсээ жишээлбэл C4 гэж бас нүүж болохгүй нэ тий. Идүүл чинь тийм учраас C5 юм уу C6 гэж нүүж болно. За C6 гэж бодъё. Тэргээ идлээ. Эргүүлээ идүүллээ. Тэглэж гисэн цагаан нэм 20-ны ашигта хэвээрээ тусч байгааз. За саяных шиг одоо ерөөхдөө нилээн хожигдож явж ивэл ядаж хүч тэнцвүүлэх байдлаар ингэж морины давхар давталхаг маш ашигтайгаар ашиглах боломжтой байгаа. Хамгаалтгүй хоёр дөрвсийг одоо ингээд давхар давтлоод тэгээд сул идчих болж ш тэ. Эсвэл саяных шиг саяны арснаар илүү үнэлгээтэй дүрсийг идчих болж байгаа. За одоо энэ үргийг харъя. Энэ дээр морь G5 гээд тэгээд ерөнхийдөө бол ашигтай давхар давталгаа хийж гин. Цагаан талд ашигтай дуусах нь гарцаагүй тийм ээ. За хар тэгэхээр шийдэх хэрэгтэй. Аль дүрсээ өгмөр байна тийм ээ. За мэдээж аль нэг нь одоо нүүх хэрэгтэй болно шүү дээ тийм. За мэдээж одоо илүү үнэлгээтэй тэргээ өгөхгүй баймаар санагдчих магадгүй. Ойлгомжтой тийм ээ. Илүү үнэлгээтэй юм чинь морь тэмээнээс. За гол нь зүхтаж нүгээд хамгаалж бас давхар тэмээгээ хамгаалах боломж байна уу? За F3 гэж нүгээд хамгаалж болно те. Гэхдээ адилхан морины хөлд орно. Идүүлнэ. За буцаая. H7 гэд хамгаалж болно. Гэвч адилхан морид идүүлчихнэ. Тэгэхээр энэ тэмээгээ хамгаалах ямар нэг арга байхгүй шүү дээ те. Ямар нэг хохирол амсахгүйгээр. За тэгэхээр хамгаалж болохгүй байна гэж бодоод тэргээ өөр тишээ нүлгэлээ. За тэгээд энэ тохиолдолд цагаан тал хар тэмээ ингээд сул идэж байгаа. Цэвэр 3 оны ашигтаа дуусна. За харин нөгөө талаас нарыг бэрсээ уучлаарай тэмээгээ E6 гэд хамгаалж болно тийм ээ. За тэгвэл энэ тохиолдолд нэмэргүй тэргээ идүүлчихнэ. За гэхдээ за мэдээж одоо цагаан тал алийг нийдэх вэ гэдэг бас шийдэх хэрэгтэй тий. Тэргийг нийдэх нь илүү гой санагдаж магадгүй. Ягаад гэвэл илүү үнэлгээтэй юм чинь тий. Адилхан үнэлгээтэй тэмээ эзсний оронд. Гэхдээ энэ тохиолдолд тэмээ гэдэг нь илүү зүв байгаа. Ягаад гэвэл тэмээ гэдлээ цэвэр 3 оны ашиг. Тийм багаз. Харин тэргийг гэдлээ нэмэх 5 эргүүлээд морио хэдүүллээ. Нэмэх 2 болж байна те. За тэгээд тэмээг эзснээр нэмэх 3 байсан. Тэрийг эзснээр нэмэх 2 болсон. Тэгэхээр аль нь илүү ашигтай байна? За цэвэр онооны үнэлгээний хувьд бол тэмээг сул эзсэн илүү ашигтай байгаас те. За яг хөө тэгээд тоглолтод ямар ч юм тохиолдой байлээ. Нөхцөл байдлаас шалтгаалаад хэрвээ тэрийг идэх нь илүү ашигтай байх юм бол мэдээж тэргээ идэх хэрэгтэй. Гол нөхцөл байдлаас шалтгаална. За илүү ашигтай нь бол энэ тэмээг сул идэх нь байсан шүү дээ, тийм ээ. За тэгээд гэвч одоо тэгээд та за ойлгосон бах. Нөхцөл байдлаас шалтгаалаад та бас яаж идэхээ бас шийдэх хэрэгтэй. Атсан шалаа хийж аль сул дүрсийг идчихсэн те. Эсвэл илүү үнэлгээтэй дүрсийг идэж байсан. За энэ дээр болохоор арай өөр төрлийн давхар давталгаа хийж байгаа. Өөрөөр хэлбэл за тэрийг харахаас өмнө та бүгд бичлэг зогсоодод олоод үзээрэй. Энэ дээр хар нүүн. Хар морины давхар давталгаа хийх хэрэгтэй байгаа. Хар яаж нүүх вэ? Заалсан уу? За F6, морь F6. Морь F6 гэснээр давхар давталгаа хийж байгаа. За энэ ягаад чухал вэ гэхээр за мэдээж бэрсээ идүүлэхгүй нь ойлгомжтой. Энэ тэмээрөө гол нь
2 удаа давталсан байгаа хгүй хар тал. 1 удаа хамгаалуулсан, 2 удаа давталсан. Тэгэхээр энэ нэг чи югдүүлээ бод хөллөх те хар бодоо хөллөж байна. Бодоо хөлснөөр амжилттай хөлснөөр нэг дүрсийн илүүтэй дуустдаг те ашигтай дуустдаг. За мэдээж цагаан бэрсээ идэвхүйн тулд аль нэгэн тийшээ нүүх хэрэгтэй болно доо. Хашаач байсан хамаагүй. За үндэ бол хашаач байсан хамаагүй. Ягаад гэвэл угаасаа дараагийн нүдлэрээ хар мориороо нэг идэнэ. За тэгээ мэдээж хариуж идэхгүй ягаад гэвэл хамгаалттай байгаа учраас. Бэрсээ мэдээж өгөхгүй шүү дээ мориноос. За тэгэхээр энэ дээр юу болж болсон бэ гэхээр ингэж давхар давталгаа хийж бас бодоо хөллөж байгаа. Амжилттай хөллөө шүү дээ тий. Саяных шиг. Энэ дээр бол цагааны хувьд хамгаалахад тун хэцүү байна. За тэгвэл хар бас зөв идэх хэрэгтэй л дээ. Мориороо зөв идэх хэрэгтэй. За угаасаа за цагаан яаж нүүхээс шалтгаалаад хар бас сонголтууд байгаа тийм ээ. За бэрс чинь энд байсан. Бэрс хэрвээ И шугамынхаа дагуу хэвээрээ үлдээд тэгээд бас тэмээгээ яаж хамгаалж болох вэ гэхээр И2 тийм ээ. За энэ тохиолдолд одоо хар тал тэмээгээрээ идэх боломжгүй те. Ягаад гэвэл шалаа болох гээд байгаа учраас. Гэхдээ хамаагүй л дээ. Мориороо идэх боломжтой байгаа. Мориороо идлээ. Тэгэл сул идчихлээ шүү дээ. Энэхэд бол бэрс мэдээж идэхгүй. За тэгээд хүүгээ түлхэхэд морийн хөөлөө те идлээ гэж ботход буцаага нүүчнэ. За ямар тач энэ харын хувьд ингээд нэг дүрсийн илүүтэй, нэг бодын илүүтэй ингээд ашигтайгаар дуусчихж байгаа. За энэ үргийг харъя. За өдийг хүртэл одоогоор 2 төрлийн давхар давталгааг үзчихэд байна шүү дээ, тэ. Нэг нь атсан шалаа. Атсан шалаа гэдэг чинь нэг талд нь ноён байгаа гэсэн үг. Хоёр дахь нь болохоор ноён биш 2 дүрсийг давхар давталж байгааг үзсэн, тэ. За энэ дээр болохоор нэг дүрс, нэг буудлыг давхар давталж байгааг харцгаая. За хар нүүн, хар яаж нүүвэл ашигтай байна? Хараад үзээрэй. Бичлэг тасгаж аваад. За олсноо. Морь бие дөрөв. Давхар давталгаа хийж байна. Энэ буудлал руу, энэ бэрс рүү. За энэ C2 руу дайрах нь ямар чухал вэ? Ягаад чухал вэ? Яг тэгвэл мад биш те, мад болох гээд байна. За мэдээж мад болохгүй нь гол зорилго нь байх хэвээр. Мад бол хожигдно. Мадын эсрэг яаж хамгаалах вэ? За мадын эсрэг хамгаалах хэдэд арга байна. За жишээлбэл энэ хүүгээ түлхээд те, ноёноо нүүх одоо зүхтах гарцтай болгох. За гэвч одоо энэ бэрс сул идүүлнэ. За ядаж бэрсээ сул идүүлэхгүй хамгаалах бэрсийн одоо мадны эсрэг хамгаалах ямар арга байна? Бэрс A2 те A2 C2-ыг манж байгаа. Гэвч ямар ч нэмэргүй. Морь түрүүний хийх гээд байсан юм а хийхээр л болно. C2 шалж байна. За ямар нэг арга хэмжээ авахгүй бол мэдээж одоо мад байна шүү дээ, тийм. Ямар нэгэн нүүдэл байна уу? Байна шүү дээ. A2 дээр байгаа бэрсэрээ идэнэ. Шалаанаас заавал гаргах ёстой шүү дээ, ноёноо. За идлээ гэвч эргүүлээд тэрэгд идүүлнэ. За ингэснээр айлын бэрсийг идчихлээ шүү дээ, тийм. Мадлын шүү гэж төлөвлөж байгаад мадлын шүү гэж одоо сүрдүүлж байгаад гэдэг ч юм уу. Айлын үнцэнтэй бэрсийг идчихлээ. За бэрс мөн И2 гэж хамгаалж болно. За тэгвэл үр дүн нь яг адилхан. Энэ дээр яаж ч байсан хар тал одоо илүү ашигтайгаар дуусч байгаа. Бэрсийг яаж хийж байгааж идээд ашигтайгаар дуусч байгаа. За бэрс мэдээж C6 гэхгүй тий шууд идүүлнэ. Бүр додод явчихна. За энэ үргийг харъя. Цагаан нүүн. Цагаан яаж нүүхээ хараараа. За олсноо. За морь И3 зүг багаж давхар давталж байна. Энэ хоёрыг F5 буудлыг мөн энэ хар тэмээг давхар давталж байна. За ягаад энэ F5 нь чухал вэ? Ягаад гэвэл мад биш те. Мад дараагийн нүдлэрээ мад болох гээд байна. За тийм учраас одоо ноёноо өөр тийш нүүлгдэг ч юм уу хамгаалах хэрэгтэй болно шүү дээ мадны эсрэг. За гэвч одоо энэ хар тэмээ сул идүүлнэ.
Ингээд цэвэр 3 оны ашигтай болчихж байгаа. Эс тэгвэс мад болох гээд шүү дээ. Тийм ээ, ноёноо ингэж хамгаалж. За F5 дээрх мэдээж буудлыг тэмээгээр хамгаалж болно. Тэ хар тэмээгээр ийм байдлаар гэвч нэмэргүй шүү дээ. G4 дээр ирж хамгаалаа гэж бодоход адилхан энд сул хэдүүлчихнэ. Морд ч юм уу. C2 гэж нүүлээ. Маднаас хамгаалж штэ тэ. Гэхдээ ялгаагүй. Морд ялгаагүй л сул хэдүүл. Тэгэхээр энэ бас цагааны хувьд бас амар хүчтэй нүүдэл болж байгаа. Тэр тэмээгээ алтхаас өөр аргагүй болцсон. Ташрамд энэ давхар давталхойг, морины давхар давталхойг англиар night fork гэж нэрлэдэг. Морины сэрээ. За нэг сэрээ fork гэдэг нь нэг юм багхгүй юу? Нэг зам хоёр тишээ салаалдсан шүү дээ, тий. За тэгээд тий салаалдаг тэр нэг зарчмыг аваад ерөнхийдөө бол морь ингэж хоёр тишээ салаалж давталдаг болохоор тэгж нэрлсэн байгаа. Орсоор мөн адилхан сэрээ гэдэг vilka. За мэдээж монголоор сэрээ мэрээ гэдээ явахаар жоохон эвгүй бах. Бид нэр давхар давталхоо, морины давхар давталхоо эсвэл атсан давталхоо, атсан шалаа гэж нэрлэдэг. Сүүлд нь энэ жишээ харъя. За би өрөөд бас хатгая. За байрлал бол иймэрхүү байгаа. За энэ дээр хар нүүн. За та өгд энэ дээр хайж олдог стратегийг ашиглаараа хар нүүн, хар яаж нүүл ашигтай байх вэ? За энэ хүү бас энд байхгүй. За яг ийм байрлал байгаа шүү. За яг ийм байрлал дээр яаж нүүл хар ашигтай байна. За олсон уу? Мориороо мэдээж нүүн. Мориороо манай энэ шигжийлний гол сэдв бол морь шүү дээ, тий. За энэ морь бол одоохонд юу ч хийж чадахгүй. Өөрийн гараан дээр байгаа учраас гарны байрлал дээр. За энэ морийг тэгэхээр ерөнхийдөө бол яаж нөхөхийг хараад байна шүү дээ, тий. Эдгээр буудлууд руу нүүх боломжтой байгаа тийм ээ. Аль нь хамгийн ашигтай байна? Ихэнх хүмүүс C2 гэж хариулж магадгүй. C2 гэснээр атсан шал айж шүү дээ. Тэгээ энэ тэргийг юу ч гэсэн эцэст нь аваад явчихна гэсэн үг эд чинь. Гэхдээ та сурагчдаа сайн анзаарвал D3 хамаагүй илүү хүчтэй нүүдэл байгаа. Адилхан атсан шалаа. Бирс гэвч нөгөө талд нь. За бирсийг яагаад бас идэх хэрэгтэй вэ гэхээр бирсийг идэхгүй бол тэр буланд байгаа H8 дээр байгаа тэрэгчин алдагдах гэдэг шүү дээ харийн хувьд. Тийм учраас бас нэг D3 дээр атсан шалаа их бас нэг шалтгаан байна. Тийм багаз. За та бүгдээс анзаарч байгаа бол энэ атсан шалаанд орсон дүрсүүд эсвэл атсан давталхоонд давхар давталхоонд орсон дүрсүүд бас мөн адилхан өнгийн буудал дээр байгааз хар өнгийн буудал дээр харанхуй өнгийн буудал дээр гэх юм эсвэл тий. За энэ бас сонирхолтой зүйл байгаа. За тэгэхээр мэдээж ноён нүүн эсвэл шалж байгаа дүрсний идэх ёстой тийм ээ. Даанч идэх дүрс байхгүй. Тэгэхээр ноёноо ямар нэг байдлаар аль нэг тийшээ нүүн бэрс идлээ эргүүлээд идүүллээ. За хар тал одоо айлын бэрсийг идчихлээ шүү дээ тий. Маш том давуу талтай боллоо. Тэгээд ерөөхдөө эцэст тоглосоор гоод хожно бах. За энэ хичээл та бүгд таалагдсан гэдэгт итгэл 50 ойлгомжтой байсан биз дээ тий. Ерөөхдөө бол өмнө үтсэн давхар давталхоог улам ил өргөжүүлээд морины давхар давталхоо талаас үзлээ. За тэгээд дараагийн хичээл дээр хэдүүлээ уулзцгаая.